Дараагийн мэдээг танилцуулъя. Мексик улс анх удаа шүүгчээ олон нийтээс шууд сонгуулиар сонгосон дэлхийн анхны улс болж байгаа юм байна. За энэ сонгуулийг нэм гарагт хийсэн. За сонгуулийн одоо дэмжиж байгаа хүмүүс бол тус улсын хувьд энэ одоо нүүрлээд байгаа шүүхийн тогтолцоонд нүүрлээд байгаа авилга болон үр ашиггүй байдлыг арилгахад сонгуул тустай гэж харж байгаа. Харин сонгуулийг шүүмжилж байгаа бас хэсэг бүлэг хүмүүс бий. За тэдний хувьд бол энэ үйл ажил нь бол тус улсын хувьд гэмт хэрэг, за гэмт хэрэгтэй холбоотой үйл ажиллагаа нэлээд одоо бэгцсэн улс байдаг. За ийм улсад бол шүүгчийг сонгож байгаа нь улам мада асуудлыг улс төржүүлж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм байна. Ерөнхийлөгч Клауди Шейнбаум сонгуулийг явуулах шийдвэрээ тууштай хамгаалсан байгаа. За шүүгчийг сонгуулиар сонгохыг түүний өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ерөнхийлөгч зөвлөгч, ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопес Абрадор бол бас дэмжиж байгаа юм байна. За шүүгч засгалдах авилга эрх ямбыг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс энэ сонгуулийг бодлонтой босон гэж хэлж байна. Хэрв одоо шүүхийг улс төрийн одоо байдлаар ингэж сонгохгүй бол энэ байдал улам дамжирн дээд шүүхийг улс төрийн нам авах боломжтой болж байна гэж хэлж байгаа. За гэтэл бол үүнээс өөр зүйл болж байгаа гэж мэдэгдэж байна. За санал хураалтыг эсэргүүцэгчид бол Мехико хотод жагсаж арчлаас гараадат сонгуулийн луврын эсрэг гих мэт урайл оозон барьж жагссан байна. За шүүх нь бол гүйцэтгэх засаглалын тоталитаризм, авторитаризмын эсрэг бидний одоо хамгийн сүүлийн тэнцвэржүүлэгч хүч байсан. Гэт бол энэ хүчээ бид алдлаа гэж эсэргүүчид үзэж байна. За сонгогчид бол холбооны шүүхийн 880 орчим шүүгч болон түүний дотор дээд шүүхийн шүүгчид мөн орон нутгийн олон зуун шүүгчийг сонгох ийм сонгуулийг хийж байгаа. За шүүгчийн үлдсэн албан тушаалд дахин 2027 онд сонгуул явуулахаар төлөвлөж байгаа. За сонгогчид бол энэ удаа одоо шүүгч бол мэрэгжлийн ийм ур чадвартай хүн байх ёстой атал бол одоо ердийн улс төрчийн нэгэн адил сонгож байгаа нь бол тухайн сонгогч бол ямар нэгэн мэдлэггүйгээр тухайн шийдвэрийг гаргаж байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа. За энэ асуудалтай холбоотойгоор 63 настай их сургуулийн багш Люисе Калестром мэдгдэхдээ бид энэ сонгуул бол тимч бэлтгэлтэй биш байгаа. За надад илүү их мэдээлэл хэрэгтэй байна. За энэ мэдээлэл дээрээ бид нар тулгуурлаж шүүгчээ сонгох боломжтой гэж харж байна. За зарим сонгогчид бол саналаа өхийн тулд дарамт шахалт үзүүлж байна гэсэн бол нөгөө хэсэг нь авилалт итгэгдсэн тогтолцоон сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. За санал өгөх би сонирхолгүй байна. Намууд болон тэдний мессежүүд бол ирж байна. За бүгд одоо адилхан гэж ард иргэд бол сонгуулийн үйл явцад итгэхгүй байгаагаа мэдгдсэн. Энэ удаагийн нэр дэвшиж байгаа хүмүүс дотор бас олон нийтийн анхаарлыг татсан хүмүүс байгаа юм байна. За тухайлах юм бол хүний эрхийн байгууллага болох Dexapure хүний эрхийн байгууллагын мэдээснээр Sinaloa картел нэртэй одоо хар тамхины бүлэглэлийг үүсгэгч Эл Чапо Гузманы хуульч асан Сильва Делгадо зэрэг 20 орчим нэр дэвшигчид шүүгч болох өндөр магадлалтай одоо энэ сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байгаад сэтгэл дундуур байгаагаа мөн илэрхийлж байгаа юм байна.